За үзэгчдээ би Стамбулын олон улсын нисэх онгоцны буудлын дээр газардаад байна. За Улаанбаатар хотоос өглөө 10 цагт хөрсөн онгоц Туркийн цагаар өдрийн 2 цагт бууж байна. За нийтдээ нэг 8 цаг гаруй 9 цаг төхөөлөд ингээд явж ирлээ. За миний одоо ирдсэн байгаа энэ Стамбулын олон улсын онгоцны буудлын бол 2018 оны сүүлд ашиглалтанд орсон. За дэлхийд бол хэмжээ, хүчин чадлаар бол нэлээд дээгүүрт ордог. За Турк улсын Европ төвд нь оршдог болохоор ер нь бол Европын онгоцны буудлуудтай харьцуулах дуртай. За Европ төвдөө бол энэхүү онгоцны буудлын дээрээс хоёрт ордог. За хамгийн их хүн авдаг хамгийн том онгоцны буудлын бол Европын Хитроу гэдэг Английн Лондон хотод байдаг онгоцны буудлын байдаг. За харин энэ одоо Стамбулын олон улсын онгоцны буудлын бол түүний дараа буюу 75 сая иргэдийг 2023 онд хүлээн авснараа хоёрт орж байгаа ийм онгоцны буудал. Ойрхот орнуудад Дубай олон улсын онгоцны буудлын дараад хоёрт ордог. За дэлхийд бол дээрээсээ 7 бичигддэг ийм онгоцны буудлаа. За Турк улсын бид одоо бол яг Европ төвд баригдсан энэхүү онгоцны буудлын дээр газардсан байгаа. За Босфорын хоолоогоор Турк улс маань Азийн хэсэг, Европын хэсэг гэж хоёр хуваагддаг. За Европын хэсэг нь бол маш их жоохон газар нутаг бол хамрагддаг бөгөөд за энэхүү хэсэгт нь бол одоо Стамбул хотын хамгийн одоо хуучны дүүрэг, хамгийн сайхан үзэсгэлэнтэй барилга байгууламжтай ийм хэсэг нь бол байдаг. За харин гүүр даваад буюу Аз төвдөө ороод ирэхлээр бол Стамбул хотын орчин үеийн барилга байгууламжтай ийм хот байдаг. За миний энэ Стамбул хотод ирсэн зорилго маань гоо сайхны одоо имжлэхээ гэх юм уу да та бүхэндээ хэлэх юм бол надад хүмүүс өргөж халдсан хат хоёр гэж дууддаг. Зүс царайндаа бас өөрчлөлт оруулах гэсэн утгаараа бол өс суулгахаар ингэж Турк улсанд ирсэн. За миний ирсэн энэхүү зорилгыг та бүхэндээ хэллээ. Харин өс суулгалтыг хийх гэж байгаа компани маань бол Турк улстай их дээгүүрт ордог. За анх энэ өс суулгалт бол 2007-оос 2008 он тэр үед л үгэнд гарч ирсэн. За 2008 онд үүсгэн байгуулагдсан ENP Clinic гэсэн одоо энэ өс суулгалтаараа Турк улстай хамгийн дээгүүрт орох юм эмчилгээний төв байгаа. 2008 онд байгуулагдсан. За дотроо бол 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гоо сайхны мэс засал хийдэг. Одоо уруу шахагч байдаг юм уу? Хамрны мэс засал, одоо нүдний давхраа хийлгэж байдаг юм уу? Ер нь гоо сайхны мэс заслыг бол сайн хийдэг. За хоёр дахь чиглэл нь бол энэ өсний суулгалт юм байгаа. За гурав дахь нь бол шүд. Шүдийг бол маш сайн хийдэг. Шүдийг бол одоо юу гэдгийг хамгийн сүүлийн технологиор хийдэг гэж байгаа. За дөрөв дэх чиглэл нь бол эрчүүдийн одоо гоо сайхан, эрчүүдийн бас эрүүл мэнд, эрүүл ах хууль зориулсан бас юм нэг хэсэг байгаа. Үүндээ бол эрчүүдийн одоо бэлгийн сулрал зэргийг бол эмчилдэг гэж байгаа. За ийм томоохон ENP Clinic гэсэн төвд би хүрэлцээрээд байгаа. За тэгээд Турк улсын Стамбул хотод байрладаг тэрхүү эмнэлэгт одоо би очино. Надыг яг онгоцны буудлын гадаа ENP Clinic-ийн хүмүүс тосч авахаар одоо тохирсон байгаа. За ямар машин, ямар хуусууд тохирч авахыг би мэдэхгүй боловч ер нь бол хэдгээр гарцаар гараараа тийм газар бол ийм юм барьсан хүн зогсож байгаа гэсэн надад заавар ирсэн. За тэр утгаараа бол надыг тосоод авчих болов гэж бодож байна. За Стамбул хот одоо 11 сарын нэлээд сүүл болцсон байна. За нэмэх 9 градусын дулаантай. За Улаанбаатартай харьцуулах юм бол хамаагүй дулаах гэсэн. Гэхдээ туркчүүдийн өөрсдөө ярьж байгаагаар бол нэлээд сэрүүхэн байгаа шүү. Яг хоо далайн одоо эргийн ойролцоо байдаг. Нэлээд чихүү юм байгаа гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. За надад бол нэмэх 9 градус бол хангалттай сайхан цагаар гэж бодогдож байна. За тэгээд үнэхээр бидний ирсэн байгаа энэ Стамбул хот бол Турк улсын хамгийн том хот юм байгаа. За Стамбул хотыг Турк нийслэл гэж хүмүүс бас андуураад байдаг. За нийслэл бол биш. Туркийн нийслэл Анкара гэсэн хот байдаг. Харин одоо миний ирсэн байгаа бидний сая буудаг энэ Стамбул хот бол Америкийн нэгдсэн улс Нью-Йорк гэдэг шиг одоо хамгийн том аж үйлдвэрлэлийн хамгийн том худалдааны аймагны төв болсон юм хот юм байгаа. За энэ ч үйлчлэгээ, үйлдвэрлэл, за саяны миний хэлдэг одоо гоо сайхны мэс заслэр бол энэ хоттой төвлөрсөн байдаг. Ер нь бол Европоос эрүүл мэндийн чиглэлээр аялал жуулчлалаар Турк улсад маш их одоо хүмүүс ирдэг гэсэн ийм одоо тоо баримт байдаг. За монголчууд ч гэсэн сүүлийн үед бол Турк улсад гоо сайхны мэс засал, шүд хийлгэх, за над шиг одоо ус суулгахаар ихээхэн ирж байгаа. За энд бол би энэ удаагийнхаа
та бүхэнд зүгээр мэдээллийн чанартай энэ зүйлийг хэлж байгаа. Тэгээд энэ хүн юм маань хэрхэн бислаа хийдгийг, яаж одоо ямар үн ханштай байдгийг, хаана байрлахын гих мэтчлэн мэдээллийг миний энэхүү хөргөх энэ мэдээллийн нэвтрүүлгээр та бүхэн үзэж болно. За Стамбулын онгоцны буудлын үнэхээр том юм аа. Би бол энэ онгоцны буудлыг та бүхэнд хэлсэн жилдээ 75 сая иргэдэг хүлээн авдаг гэсэн. Тэгээд болоод үз Улаанбаатар хотод жишээ нь манай одоо олон улсын Чингис онгоцны буудлын 7 гейттэй байдаг болвол за энэ онгоцны буудлын гейт нь гэхтэл одоо 142 гейт байгаа. 142. Миний сая ирдэг манай Мяти онгоц тэр зогсож байна. За Турк улс 80 гаруй сая хүн амтай. За ойрох домдоо ер нь бол хүн амынхаа тоогоор дэлхийн шилдэг одоо 20 дотроо бол хамгийн том тоотой улс орнуудад ордог, багтдаг ийм улс орн. За 80 гаруй сая хүн амтай миний ирсэн байгаа Стамбул хот бол 14 сая хүн амтай гэсэн ийм одоо таа баримт байдаг. Гэхдээ 14 сая бол Стамбул хотоо дагсан жижиг хот суурин газруудтайгаа нийлээд шүү дээ. Тэгвэл бол үнэхээр хүн амын төвлөрөл ихтэй маш том ийм хот. За Турк улсын ерөнхийлөгч Эрдоганы одоо зорилго бол Турк улсыг Османы эзэнт гүрэн шиг одоо буцаагаад томоохон хүчрэг ийм улс болох зорилготойгоор. За тэгээд энэ олон улсын онгоцны буудлыг бол Туркийн ерөнхийлөгч Эрдоганы сан санаачлалтайгаар ингэж хийсэн. Том онгоцны буудлыг барьж Аз, Европ холбосон, ойролт оронд Европ, Азийг холбосон ийм хаб болно гэсэн бодолтой байсан. За энэ бодлороо бол энэ онгоцны буудлыг барьсан. Гэхдээ энэ онгоцны буудлал бол одоогоор бүрэн дүүрэн бол баригдад дуусаагүй. За зөвхөн эхний хэсэг нь бол ингэж баригдсан байгаа. За бусад хэсгүүд нь бол цаашдаа баригдана. Ер нь бол дэлхийн топ 1-ээс 2 тийм үү 3-т орохоор ийм онгоцны буудлал барих төлөвлөгөөтэй байгаа. За зөвхөн 1-р хэсэг нь 1-р ээлж нь 2018 оны сүүлээр ашиглалтанд орсон гэхэд бол энэ хүү объектын багтаамжийг та бүхэнд хэлэх юм бол үнэхээр гайхна. 1 сая 440 мянган квадрат метр талбайтай ийм онгоцны буудлал гэдээ бодоод үз. Маш том онгоцны буудлал. За тэгээд зөвхөн энэ онгоцны буудлал гэхтэл одоо 17 мянган цагдаагийн албаагчд, харуул хамгаалтын албаагчд ингэж байдаг гэж байгаа. За 980 одоо хөлийн байцаагч буюу хил дээр одоо бичиг баримт шалгадаг хүмүүс байдаг гэж байна. За паспортын шалгадаг паспорт контрол нь амар очиртой. За гадаад улсууд зориулсан хэсэг гэж байна. За Турк иргэдийнх нь бол чөлөөтэй ингээд нойч багтаа байна. За энэ бол гэхдээ хурдан явдгийн үед бол хурдан явдаг юм шиг байна. Энэ нь бол гайгүй явчих юм шиг байна. Гэтэл үнэхээр гаднаас ирж байгаа жуулчдын тоо, ирж байгаа иргэдийн тоо бол үнэхээр галзуу том байт юм байна. За багаж авсан. Ер нь бол надад ачаахаар гэх юм байхгүй. Ууганд онгоцондоо аваад орлоо очихоор байсан. Залхуураад багажинд өгсөн чинь нэлээд удажиж гарч ирлээ. Бас их цаг алдлаа. За онгоц бол наашаа Мяти онгоц битүү үнэтэй ирж байна. Гэхдээ би их азтай. Надаа 3 суудл хоосон. Би бол игнэнд ганцаараа ирсэн. За хошин хэлбэрээр хэлэх юм бол эконом Pro Max гэсэн судалт суугаад ирлээ. Ер нь бол сайхан унтаад хэвтээд яваад ирсэн. Тэгээд үнэхээр сайхан яваад ирлээ. 9 цаг бол дундуур зүгээр босчны хоолоо идчихэл буцаал унтсан. За өнөөдөр шууд бас хагалдаанд орч магадгүй гэсэн бодолтойгоо ер нь сайхан амраад авсан зүгээр болсон болов уу гэж бодож байна. За тэгээд одоо Туркийн цагаар 2 өнгөрч байгаа. Надад шууд инглиш дээр ирээрэй гэсэн. За тус газар бас жаштуул захиалж өгсөн байна. За надыг онгоцны буудаас тосч авна. Онгоцны буудаас онгоцны буудлал руу буцаагаад түргэж өгнө. За мөн хоол бас тааж байгаа. Ер нь бол бүх хэмиг нэгэн одоо төлбөр дотор хийцсэн, багтаацсан ийм хайтахан газар юм байна. Өөртөө тосоод авдаг, өөртөө өгөөд өгдөг, өөртөө хоолндоор хангаад өгдөг. Тэгээд бүтэн сар уух ийм одоо тарианы зүйлүүдийг бүгдийг нь өгдөг гэж байгаа. За тэгээ ямар ч гэсэн одоо ингээд хэлээр гараад ирлээ. Ингээд тосон авч байгаа усууд нь энэ байгаа. Hello everybody. Yeah. From Turkey. Окей. Надад тосч авч байгаа хүн. За энэ чэнэс одоо машин EMP клиникийн зориултын машин ирж байгаа.
sir. 5 dakika oldu ya. Neredeymiş bu? Sordun mu hiç? Yeah, that's it. Niye takılmış bu? За EMP клиникийнхаа машин цуцсан явж байна. За ганцаар болохоор нэг том машин сууж явах ч бас тухтай биш үү. За тэгээд энэ хонгоцны буудал маань Стамбул хотоос нэг 40 км-ийн зайтай оршдог. Шинэ хонгоцны буудал 2018 онд байгуулагдсан. За хуучин Ататүркийн хонгоцны буудал нь Стамбул хоттой хамаагүй ойрхон. За Аргалж хотынхаа хажууганд байдаг байсан бол энэ шинэ хонгоцны буудал бол 40 км-ийн зайтай. За бид нар бол одоо Стамбул хотын Аз хэсэг рүү явна. За нөгөө Босфорын хоолойг холбосон Аз Европ твийг холбосон гүүрний дээгүүр гарч таараа байх. За тэгээ би өмнө нь 2 удаа Стамбул хотод иржсэн боловч ер нь бол Аз хэсэгт нь очиж үзээгүй. За энэ удаад бол Аз хэсэгт нь Аз хэсэгт нь хөө имлэг байрлаж байгаа. За ер нь бол Стамбул хотын төвөөс холгүй метрогоор чавчж болно. Ус онгоцод суугаад нөгөө талынхаа Европ тал руугаа очсон ч болно юм байгаа. За тэгээд миний өстэй байх хугацаа бол өнөөдрөөр ингээд дуусгаруулж байгаа. За тэгээд маргааш өглөөл өсөө шилжүүлэн суулгах хагалгаанд орох болов гэж бодож байна. Өсөө шилжүүлэн суулгахад хагалгаанд орохоос өмнө 3-7 хоног ариг ууж болохгүй, тамхи татаж болохгүй, янз бүрийн одоо хорт халдар мавдартай байх юм бол бас ийм хандлага хийж болдгоо биш байлаа. Тийм зааврууд иржсэн. Гэхдээ миний хувьд бол огт тамхи хэрэглэдэг үү, огт ариг хэрэглэдэг хүн бол надад асуудал бол байхгүй. Эрүүл мэндийн хувьд бол асуудал болов гэж бодож байна. Ер нь бол маш мундаг зохион байгуулалттай ийм компани. Надад бол онгоцныхоо яг буудал дээр ирэхэд л тосоод авч байна. За тэгэл машин доор ирсэн байх жишээ. Ер нь монголчууд та бүхэн энэхүү клиникээр EMP гэсэн клиникээр үйлчлүүлэх юм бол маш тогттой нөгөө талаас бол найдвартай. Тэгээд ямар ч санаа зовох юм байхгүй тогттой юм үйлчлэгийг авахаар байна. Өглөөний цай төрөл бүрийн одоо бяцлаг, хямны цоглуулга, талах, за мөн одоо шарсан өндөг, шарсан хям гэх мэтчлэн юм хоолтой өдөр бүхэн хоолнууд нөөр байсан. За хамгийн гой таалагдж байгаа юм энэ бол одоо нэгдүгээр хоол. Яг манай одоо баянштай цайны амттай сүйтэй цайн дээр нэг жоох мах хийцээ юм шиг. Маш гой амттай юм одоо өчигдөр бол бантан байсан. Яг монголчуудын иддэг бантан. За тэгээ кофе. Ер нь бол өглөөний хоол бол маш их сайхан хоолтой юм байлээ. Эднийх өдөр бүхэн өөрөөр хоолтой. Надад ирсэн өдөр бол одоо үхрийн шарсан мах өдөр байсан бол маргааш өдөр дахиад нэг шарсан гуйнууд байсан. За өнөөдөр бүтэн сая өдөр хамгийн сүүлийн өдөр болохоор ер нь бүтэн сая өдөр айл болохоор лайт юм хоол өгч явах шиг байна. Өнгөн. За өдөртөө өглөөний мэнд би өчигдөр орой Стамбул хотын Аз хэсэгт нэрээд жашт буудалтай бууж чаад өглөө ингээд буудлынхаа цайг уусныхаа дараа салхинд бас гараад ховтоогоо энэ хэсэгтээ бас танилцчдын мөксөн юм болтойгоор гараад ивч байна. За миний нэрдсэн байгаа дүүрэг бол үнэхээр орчин үеийн маш сайхан барилга байгууламжтай үнэхээр хөгжиж байгаа ийм хотын шинж төрхлөө хэсэг байна. За одоо миний энэ арга харагдаж байна уу харагдахгүй нь та бүхэнд их өндөр шилэн барилгуудтай маш том худалдааны төвүүдтэй за хүмүүс нь маш их дэгжин чамин за явж байгаа энэ ч машин тэргүүд нь бол дандаа барууны ер нь бол их аятайхан мөнгө төрхтэй дундаж амьдралтай дундажаас дээшхаа хүмүүс нь энэ хавьд амьдрах юм өгсөн ийм бодол надад бол эхний үед одоо төрж байна. За тэгээд энэ хавьд эмнэлгийн төрлийн үйлчлэгээ бол хамгийн хөгжсөн гэж төрөгчд өөрсдөө ярьж байна лээ. За сүүлийн үеийн дүүрэгч болоод энэ хавьар хамгийн сүүлийн орчин үеийн эмнэлгийн одоо туслан гүйцэтгэх байгууллагууд шинжилгээний байгууллагууд энэ ч төвлөрсөн байдаг. Энэ ч утгаараа бол
Туркийн Стамбул хотын хамгийн их имчилгээ, үйлчлэгээ үзүүлдэг хэсэг бол энэ Аз твийн хэсэг нь одоо миний нэрсэн байгаа дүүргийн байгаа. За би оргилж дээр ирж байгаа шүү байна. За энэ миний нөгөө яриад байдаг ENP клиник гэдэг газар чинь өрөөд ирлээ. За энэ нөгөө өчигдөр надыг онгоцны буудлаас тосч авдаг машин маань жаштуулаас өнөөдөр хүлээж аваад ингээд өсвөө намайг хүстэй болгохоор энэ хөө клиникт авчирч байгаа юм байна. Зарим үзэгчтэй би эмнэлэгдээ ENP эмнэлэгдээ 2 дахь өдрөөр ирж байна. За өчигдөр хагалгаанд орсон. За өнөөдөр 10 цаг 30 минут надыг ирээрээгээд сая надыг энэ миний ардталд ирсэн байгаа энэ машин жашт буудлаас аваад эмнэлэг дээр өргөж өглөө. За ер нь бол жашт буудлаас энэ эмнэлэг хүртэлх цай. За нэг 10 минутанд машинтай яваад ирчих байна. Маш богино хугацаанд. За энэ эмнэлгийн өөрсдийн гэрээ дотор жашт буудал 5 оттой жашт буудал байгаа. Энэ чэнэс холгүй юм жашт буудал болохоор ер нь бол маш их тог тухтай амар байлаа. За өчигдрийн болсон хагалгааны талаар та бүхэнд товчхондоо ярив. За миний хагалгаа өчигдөр 4 цагаас эхлэх байсан. Гэхдээ надад эрт ирээрээгээд 2 хагас авчирсан. За 2 хагас авчираад үндсэндээ 3 цагаас эхсүүлэн 1 цагийн ер нь бол шинжилгээ. За мөн мэрэгжлийн одоо зөвлөгөө өгдөг хүмүүстэй ярилцах. Яаж одоо усны аль хэсгээс навд яаж суулгах вэ? Аль хэсэгтээ их суулгуул зүгээр юм байна гэдэг утгаараа хэдэн ширхэг ус орох юм байна. Бүх одоо нарийн шинжилгээ гаргадаг юм байна. Нарийн үзлэг хийдэг. За тэгээд бүх төрлийн эмнэлгийн одоо шинжилгээ, цусны шинжилгээ, эрүүл мэндийн бүхэл одоо багц шинжилгээнүүдийг аваад мөн яаралтай шинжилгээний хариу гаргадаг юм байна. За хагалгаа 4 цагаас эхэлнэ гээд бүх орд ирнэ одоо юмнууд нь бэлэн болцсон байсан. Надад өрөөнд орж үзүүлсэн. За надад хагалгаа их одоо энэ ус шилжүүлэн суулгах 3 эмчтэй 3 одоо сувилагчтай танилцуулсан. За эхэмч нь гэж өөр хүн орж ирж надаа яг одоо энэ хэсгээр нь ингэж зурж үзүүлж ийм хэсгээр өстэй байх юм бол зүгээр юм байна. За ялангуяа хүн ингээд нүдэ дээш хавлахлаар духан дээр гардаг өвчлөөс бол тэр чигээрээ булчин. Тэгэхээр булчин дээр ус суух хэрэггүй. Тэрний дээр гэж хагаад үндсэндээ ингээд заагалж өгсөн. Одоо миний энэ яг заагалсан хэсгээр ингээд өсөө суулгацсан байгаа нэг юм байгаа. За тэгээд хагалгаа 4 цагаас эхэлсэн. 4 цагт эхлэхэд үндсэндээ бол надад 2 өвчин намдаах гэх юм уу анастазия гэдэг нөгөө тариа тарина гэж байсан. Гэхдээ надад бол 2 дахь тариагаа тариагүй болов гэсэн бодолтой байгаа. Ягаад гэвэл эхнийхэн тариа зөвхөн миний одоо энэ тархины хэсгийг одоо ус шилжүүлэн суулгахад өвдөлтийг мэдрүүлэхгүй тулд тархинд тэр анастазия гэсэн тариануудыг нэлээд хийн гэжсэн. Олон хийшүү шприцер багаар хатгаа явцдаг гэж ярьж байсан. Хоёр дахь нь бол бүхэл биений мэдрээ алдуулах тийм анастазия тарина гэжсэн боловч үндсэндээ тариагүй. Би бол бүхэл зүйлийг мэдэрч байсан, сонсч байсан, ярьж байсан зүйлүүдийг мэдж байгаа болохоор надад тариагүй болов гэсэн бодолтой байгаа. Гэхдээ магадгүй тарьсан ч байж магадгүй. За тэгээ 4 цагаас орж эхлэхэд тариа тарьсан гэж хэлж байна. За тэгээ тариа тарихад бол мэдээч хэрэг тарианы тэр зүү арсны сүгээр орж ингэж шахаж байгаа мэдгэж байсан тул мэдээж хэрэг эхний тэр нэг 10 хэдэн тарилт бол бүгдээрээ мэдгэж байсан. Өвчтөд орж байгаа. За тэгэл дараа нь бол өвчин огт мэдрэхэ байсан. За нийт энэ ус шилжүүлэн суулгах миний хугацаа 5 цаг 30 минут орчим үргэлжилсэн. 4 цагаас орсон энэ хагалгаа орой 9 цаг 30 минутанд дуусч надад гар үсэг зурулж амжилттай боллоо гэд бүх зүйлийг одоо зураг авч гар үсэг зурулж ингэж тавьсан. За 4 цаг 5 цаг 30 минутны хамгийн төвөгтэй хэцүү асуудал нь бол эхний нөгөө суулгах өсөө миний нартлын хэсгээс авч байгаа энэ хэсэг маань бол хамгийн удаан хугацаа эзэлдэг юм шиг болов уу гэж бодсон. Үндсэндээ бараг 3 цаг гаруй нь бол зөвхөн миний энэ доош нь харуулж хэвтүүлж хагаад энэ артлын хэсэгтээ хүзүүний дээдлийн үсний хэсэгтээ тэд нар зурлалцсан. За тэгээд хамгийн төвхтэй зүйл нь бол доошхоо хараад нэг жижиг юм нөхтөө доош нь ингээд нүүр харсан юм нөхөр амьсгалаад ингээд 3 цаг 30 минутанд хөдөлгөөнгөө тэгээ үндсэндээ 3 байрлал байгаа нь яг доошхоо ихс харж байгаа. За тэгээд нөгөө тийшээ
баруун зүүн тишхаа ингэж жоохон харж хэвтэн. За гурвуулаа гурван төрлөөрөө бол нэг цаг гаруй ингэж хэвтчихэм гэхлээр тэр хугацаа маань бол хүн бодоход доош хараад хэвтгэхэд юунд төвхтэй байна гэж бодох юм бол тийм биш юм байна. Яг доош хараад дээрэс нь хөдөлгөөнгүй, гарааж хөдөлгөж болохгүй. За тэгээд амьсгалах орчин жоохон дутмаг. Тэгээд доош харцсан чинь бол олон цаг доош харах бас төвхтэй байдаг юм байна. Энэ л хамгийн их төвхтэй зүйл байлаа. Хамар ам загдах тийм ээ одоо юу гэдгийг бие чилэх гэдэг ийм утгаараа. За сүүлийн 1-2 цаг нь өсөө шилжүүлэн суулгах хугацаа ордог юм байна. Тэрүүнд бол их айхтар төгшөөс юм алга дээшхээ хараад ер нь бол жоохон суугаа юм дээш гарсан байдалтай байдаг болохоор асуудал алга. За энэ хагалгаа хийж байгаа гурван сувлагч охины бол ур чадвар бол гайхалтай. Зүгээр ерөөсөө л хуруу компьютер ажиллаж байгаа юм шиг л ингэж ажилддаг юм байна. Тэрийг би мэдэрч байлаа. Хоёр хүний гар нэгэн зэрэг ингэж. Тэгээд би дээр үед бол одоо энэ Перс нэг бол одоо юу гэдгийг Иранчууд Османы империйн үед хэвс яаж одоо хийдэг байсан, эмэгтэйчүүд нь яаж гар нь уран хөдөлдөг гэдэг баримт кино үзчихсэн. Гэтэл яг тэрнтэй адилхан юм байна. Ерөөсөө гар нь одоо бүр яаж хөдөлж байгааг мэддэхгүй. Тэгээд хоёр талаас зэрэг сууж байгаад ингэж хөдөлгөхөр бол үнэхээр гайхагдсан, гайхалтай байлаа. За тэгээд эдний ур чадвар хийж байгаа их хэмжээх нь ярьж байгаа зүйл бүх юм нь бол профешнл, үнэхээр өндөр ур чадвартай, энийг хийгээд сурталсан, туршлагатай ийм хамт олон гэдэг нь мэдэгдэж байсан. За тэр гурван охинд үе бол одоо Монголд очичоод эргүүлээд нэг жоохон бэлгэсэлт явуулах гэсэн бодолтой болсон. Тийм ийм мундаг хүний одоо тий хүнд маш сайхан хурж ажиллаж чадсан ийм сүлэгч бүсгүүчүүд байсан. За тэгээд нэгдүгээр хэсэг буюу ардлын үсийг авчгаад уралд суулгах 2 дугаар хэсгийн дунд за нэг 10 минут дээш нь харуулж суулгаад жорлон орж болно. За дээрэс нь бас хоол өгч байлаа. 1-р хоол, 2-р хоол тэгээд маш сайхан тархтай, жуус. За ер нь бол хүний организм тэрхтээ бүхэл хамгийн сайн одоо витаминаар хангагдсан ийм хоолыг өгж байгаа юм таалагдсан. За тэгээд энэ одоо миний ард харагдж байгаа энэ EMP клиник 6 давхар барилга. За Подолтоо нийлээд 7 давхар гэж байгаа. За нийтдээ энэхүү эмнэлэгт бол 150 орчим эмнэлгийн ажилтан одоо сувлагч нар ажиллаж байгаа. Ийм том байгууллага, маш том одоо хэсэг. За суулгалтын хэсэг нь бол 2 давхартай байрлалтай, 3 давхар нь шүдний ирэх гэж байгаа. За дээшхаа нөгөө гоо сайхны эмгтээчүүдийн одоо хамар уруул одоо юу гэдгийг хагалгаа хийдэг юм хэсэг байгаа. За тэгэл дээшхаас ирчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд байдаг гэж байгаа. Гэх мэтчлэн бол энэ эмнэлэгт би ирснээрээ бол тун сэтгэл өндөр байна. Маш сайхан үйлчлэгтэй юм байна. За энэ эмнэлэгт ирэхэд эднийх нь бол ирэхээс өмнө зөвхөн гар утсаараа надад өөрийнхөө толгооны зургийг аль хэсгээрээ хавцарсан ард урд хажуу талаас аваад явуулчих гэж хэлсэн. За тэгэл явуулахад эргүүлээд танд хичнээн ширхэг ус орох юм байна. Хичнээн одоо ийм талбайг эзлэх юм байна гэдэргээд урьдчилсан байдлаар юмудаа хэлцдэг. Тэгээд маш сайхан одоо харилцаа та маш сайхан өөртөө ингээд юмыг хүнд хүргэж чадах, хүнд итгүүлж чадах, хүний итгэлийг олж чадхаар ингэ сайхан үйлчлдэг газар байлаа гэдэг та бүхэнд хэлье. Тэгээд үндсэндээ бол надад наашхаа ирж байхад эдгээр 2 хоногт хангалттай. Яг 2 хоног Стамбул хот ялангуяа Аз төвд энэ эмнэлэгтэй ойрхон газар өөрсдийн жашдууд байгаа гэрээтэй. Энэ эмнэлэгт ирж үйлчлэх юм бол 2 өдрийн одоо жашд буудлын үнэ нь үйлчлэгийнхаа төлбөртөө орцсон байдгаа 2 өдөрт хангалттай гэж хэлсэн. Гэхдээ онгоцны плет маань одоо бол таарж байгаа нь 3 шөнө 4 өдрөө буцаж байгаа. Ийм плет таарсан болохоор 1 өдрийнхаа мөнгийг би бол илүү төлсөн. Тэгээд ер нь бол миний эмчилгээг одоо хүн бүхэн асууж байгаа ямар зардалтай бол ямар мөнтэй болов гэдэг би бол үнгүй хийлгэж байгаа. Үндсэндээ бол энэ компани за Монгол улсын олон улсын сэтгүүлч Батбаяр таныг одоо бид өстэй болгож өгье. Биднийг бас Монголын зах зээлд бас өөрсдөө сурталчилж өгөөч, таниулж өгөөч, мэдрүүлж өгөөч гэсэн ийм хүсэл тавьсан. Харилцсан одоо нэг нэгэндээ ашигтай. Би ч тгий гэсэн. Ер нь бол эднийх бусад Туркийн эмнэлгийн одоо байгууллагын үн ханшилтайгаа харьцуулаад үзэх юм бол маш хямд гэж байгаа. За үйлчлэгээр бол үнэхээр үйлчлэгээ бол алдартай. За EMP клиникийн одоо гадаад улс орнууд сурч байгаа олон сурчлагын одоо юу гэдгийг инфлюенсеруудын ярьцлага одоо тэдний үзэж байхад энэ эмнэлгийн талаар бол маш сайхан одоо зүйлүүдийг ярьж байгаа, хэлж байгаа зүйлүүд зөндөө байгаа. За тэгээд одоо та бүхэндээ эмнэлэг рүүгээ бүгдээр орж үзье. Ямар хуу эмнэлэг дотор би өчигдөр хагалгаа хийлгэсэн бэ гэдгийг илүү та бүхэндээ танилцуулаад ойлгомжтой болох юм болов уу гэж бодож байна.
За би энэ эдлэг дотор ороод ирсэн байг EMP clinic гэдэг энэ хэрийн алдартай. За энэ залуу бас сурталчилгаа хийцээ явж байна. Hello, how are you? Hello, I am fine. You okay? I'm okay, very well. Yeah. Are you doing some like video shooting here? I am videographer and little speak English. Oh, I see. Okay, okay. За энэ залуу ч гэсэн бас энэ эмнэлгийг сурталчлаад явж байгаа ийм залуу юм шиг байна. За тэгээ EMP clinic Стамбул хотын төрний хэлсэн Аз төвдөө Аз ихтэй оршдог. Маш сайхан цэвэрхэн хамгийн сүүлийн үеийн орчин үеийн технологиор тонлогдсон. За хамгийн сүүлийн үеийн техник, технологи, орчин үеийн одоо эмчилгээний бүхий л зүйлүүдийг өөртөө ашигладаг ийм одоо клиник юм байгаа. За тэгээд нэг давхрын хүлээн авалтын хэсэг нь энэ байна. За өчигдөр би орж ирээд одоо энэ өөдөөс харж байгаа энэ охинд нэрээ хэлэхэд лөө таны цагчин хэдэн цагаас байсан. Одоо ингээд таны хагалгаа 4 цагаас 3 цагаас эмчтэй уулздаг гэдэг ингэж байсан. За тэгээд ер нь бол маш сайхан. Энэ ч би өчигдөр орж ирээд Монголын туг бол үнэхээр байхгүй лээ. Энэ ч нэ Монголын тугийг бас авчир тавиул зүгээр юм болов гэж бодож байсан. Энэ ч бүхий л улс орны одоо ирсэн үйлчлүүлэгч нар ингээд тугаа тавьсан байна. За энэ ч Америкийн хэсэг улс, Гүрж, за Польш байна, Румын гэдэг гих мэтчлэн. За дээр нь бол энэ компани авч ирсэн шагналууд байх шиг байна. Бүхий л төрлийн эмнэлгийн үйлчлэгээний одоо том шагналуудыг авч ирсэн. За ерөнхийлөгчийнх нь хэлж исэн үг одоо авч ирсэн шагнал зэргүүдийг энэ ч тавьсан байна. За энэ үүсгэн байгуулагч нь Юсил Муратаглу гэсэн хүн байдаг. За энэ насаар бол залуу ийм хүн байгаа. Гэхдээ энэ эмнэлгийг бол 2008 онд үүсгэн байгуулад одоогоор бол зах зээл дээр 16 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм туршлагатай. За энэ манай надыг анханаас надтай холбогдож энэ зүйлийг бүгднийг зохион байгуулж бүх юмыг ярьж хэлж эмчнэртэй холбож өгсөн хүн маань энэ юм байгаа. Энэ хүн бол одоо яг энэ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан хүн. Гадаад харилцаа англи хэлээр маш сайн ярьдаг. За ийм хүн юм байгаа. Тэгээд баярлалаа гэж хэлээ. Тэгээд одоо надыг бас эмнэлэгтэйгээ танилцуулна гэсэн. Ийшхаа бол офис хэсэг нь байна. Энэ ч бол миний саяны хэлдэг хүний ажлын өрөө байсан. За ерөнхий эмчийн өрөө байлаа. Өчигдөр би энэ ч бас тус эмнэлгийн одоо яг гоо сайхан нүүр засал хариуцсан эмчтэй танилцсан, Монголтой хамтарч ажиллах юмсан, Монголын байгууллагуудад хамтарч ажилламаар байна гэдгээ саналаа хэлж байсан. За ийшхаа бол өглөөний цайны өрөө байна. Энэ нойлын өрөөнүүд байна. Ийм сайхан одоо ийм клиник байдаг юм байна. За үзэгчтэй би энэ EMP клиникийн дотор зохион байгуулалтыг та бүхэндээ ярьж өгье. За нэлээд дэлгэрэнгүй ярьж өгье гэсэн бодолтой байна. За би энэ лифтээр явсангүй шатаар явчих. За шатаар нь яваад хоёр давхарт нь юу байдгийг үзүүлье. За ингээд хоёр давхарт гараад ирсэн. Хоёр давхарт гараад ирлээ. Миний энэ яг өчигдрийн хагалгаа хийдэг энэ өрөөнүүд энэ ч байна. За хоёр давхар нь бол EMP эстетик гэсэн энэ гоо сайхны мэдцэл хийдэг. За хүмүүсийн одоо нүүр царайнд fillers, botox гэх мэтийн одоо хагалгааг хийдэг ийм газар юм байгаа. За тэгээд энэ ерөнхий эмч нь байна. Ерөнхий эмч нь за энэ чинь мэдээж хэрэг уулзалтын өрөөнүүд байна. За цаашхаа бол EMP клиникийн яг л одоо botox, fillers хийдэг ийм өрөөнүүд байгаа хаа. Ийш одоо хүнтэй болохоор би бол дотгошоо орж болохгүй байх. За тэгээд энэ миний гарч ирсэн байгаа нэг давхар бол EMP aesthetic. Hi, hello. Тэгээ нэмжтэр нь одоо ингээд сайхан бүгд инээмтгэлсэн ааштай юм усуд байдаг. За тэгээд ийм байна. Энэ массажны өрөө байх шиг байна. За ер нь бол энэ барилгын хоёр давхар тэр чигээрээ гоо сайхны мэс засалтай холбоотой гоо сайхны одоо уруул одоо нүд тийм ээ давхраа хийх нүдэн давхраа хийх ийм зэргийн үйлчлэгийг үзүүлдэг ийм газар байна. За дээшгээ гараад дээр хоёр давхарлуун гарыг. Сайн би бол эдний нэг давхар гараад ирсэн юм байна. За хоёр давхартаа EMP hair гэдэг энэ одоо миний яг үсэнд хагалгаа хийдэг давхар. Энэ хоёр давхар нь бол тэр чигээрээ үсний хагалгаатай холбоотой ийм зүйл хийдэг. За тэгээд ийшха хамгийн түрүүнд надыг оруулж ирсэн өрөө энэ ч ямар ч гэсэн зураг аваад за тэгээд ерөнхий эмч нь орж ирж энэ ч яг миний толгоон дээр зураг зурдаг. Хаагур нь зөвхөн хаагур нь одоо үсээ авах уу, аль үсийг хаана суулгах уу гэдэг юм уу. Ийм зүйлийг
нэлээд надтай ярьж, надад үзүүлж яг ингэж одоо зурвасыг ингэж байх юм бол их зүгээр юм байна гэсэн ийм зүйлийг хэлж ярьж ингэж надтай зөвлөлддөг. За энэ ч яг хүмүүсийн бас зураг хөргийг тавьсан байна. 6 сарын дараа хагалгаа хийсэн дараа 6 сарын дараа ийм болсон байна. За энэ хүнийх жишээ нь бол 1 жилийн дараахад бол ийм сайхан өтгөөстэй болсон байна. Энэ өрөө бол ямар ч нэг уулзалтын эхлээд бол үзлэг хийдэг юм өрөө. За энэ 207 номерын өрөөнд бол бас л эмч нартай зөвлөддөг өрөө байсан. Энэ дотор ороод бас л зөвлөгөөний өрөөнүүд байдаг. За энэ 206 гэдэг өрөө. Энэ бол миний хэмжлэлийг хийдэг өрөө. За энэ та бүхэн энэ хоргон дотор харж байна. Энд усны хагалгааны дараа хэрэглэх савн, шампунь, тэгээд усны одоо энэ хагалгаатай холбоотой бүхэл зүйлийг энэ ч тавьсан байна. За ямар өвч намдах тариаг хүртэл тарьдаг гэдгийг бол тариагаа энэ ч тавьсан байна. За 205, 204, 203 гэсэн өрөөнүүд бүгд энэ усны хагалгаатай холбоотой өрөөнүүд бүгд дотроо. За энэ 202 нь бол би түрүүний өсөө PRP гэсэн өрөө нь бол усанд толгоонд массаж хийдэг, усны одоо хагалгаа хийсний дараа болтыг авдаг юм өрөө байхаа. За ийшхээ бол цэвэрлэгээний өрөө. Энд чи ус угаагаад шампунд ч өгөөд тэгээд энэ усанд толгоонд массаж хийдэг ийм өрөө байсан. За энэ бол би 2 давхрыг та бүхэнд үзүүлж байна. За өнөөдөр хагасаа өдөр болохоор ер нь бол хүн багтаа байна. За эднийх нэгтгэс хагасаа өдрийн хооронд ажилладаг, ганцхан бүтэн сойдрыг хамардаг гэж хэлж байсан. За одоо энэ 3 дахь давхар 3 давхартаа энэ EMP dent гэсэн ийм хэсэг байгаа. За EMP dent гэдэг нь бол шүдний шүдтэй холбоотой, шүд одоо суулгах, шүдний хэмжлэгээтэй холбоотой бүхэл ийм зүйлүүд байдаг. Hello. За энэ юмч байна. Тэгээд ийшээ бас ийм шүдний холбоотой ийм ажлын өрөөнүүд нь байна. Гэх мэтчлэн энэ одоо миний гараад ирсэн байгаа энэ 3 давхрын өрөө бол шүдтэй холбоотой, шүдний мэдсэл, шүдний одоо хим шүд хийх гэсэн ийм зүйлтэй холбоотой хэсэг байгаа. За тэгээд дэшгээ бүгдээр дахиад яваад үзье. За дөрөв давхар нь бас л өсний мэдсэлтэй холбоотой ийм давхар гэсэн. Одоогоор бол өвөл болоод ус суулгах хүмүүсийн тоо багассан тул дөрөв давхар нь ерөнхийдөө сул байгаа. Гэхдээ хавраас ус суулгах ажиллагаа эхэлдэг тул хаврын үед бол экстэг гэж байгаа. Та бүхэнд энэ бас цонхоор Стамбул хот хэрхэн харагддгийг үзүүлээд бас сонирн байж магадгүй. За ийшха бас иймэрхүү харагдцтай байдаг шүү. За та бүхэн тэр харж байгаа маш сайхан одоо өндөр орчмын барилга сүндэрсэн ийм дүрэгт байгаа. За энэ эмнэлэг бол үнэхээр зохион байгуулалт сайтай. Хүмүүсийнх нь ур чадвар, хүмүүсийнх нь харьцаа, хүмүүстэй одоо өвчтөнтэйгээ, үйлчлүүлэгчтэйгээ харьцаж байгаа харьцаа бол туйлын сайхан. Ер нь бол бүгд инээсэн ямар ч одоо уур уцаар ямар нэгэн байдлаар одоо чилээсэн тийм зүйл байхгүй. Тэгээд энэ бол EMP man гэсэн тасаг байна. За эрчүүдийн одоо сулралыг эмчилдэг ийм одоо хэсэг. За энэ дээр бол бас л ихээхэн үйлчлэгээ авдаг хүмүүс хурж ирж олон сарын өмнөөс нэрсээ бичүүлж ингэж үйлчлүүлдэг газар гэсэн. За монголчууд гэсэн эрчүүдийн одоо асуудалтай ялангуяа одоо бэлгийн сулрал тийм ээ. Тэгээд өр хөврөлийн одоо асуудалтай байх юм бол эднийх таандаж бас зөвлөгөө авч эмчилгээ хийлгэж болох юм байна. За 6 давхарт нь юу байдгийг мэдэхгүй байна. Бүгдээрээ 6 давхар руу гараад үзвэл юу байдгийг болоо гэд үзье. За 6 давхартаа бол давхартаа идэх юм офис байдаг юм байна уу? Зүгээр ажил өрөөнүүд байна.
За үзэгчд маань одоо хамгийн сонирхож байгаа зүйл хэдэн төгрөг болсон болоо гэж асууж байгаа байх. За тэгэхээр миний нийт зардлыг цаанаас даасан ч гэсэн үндсэндээ хэдэн төгрөг болсон юм бэ гэдгийг надад хэлсэн. За яг минийх шиг ийм одоо халцралттай ийм хүний дундж үн бол 1500 евро болохоор ийм дүнтэй байгаа. 1500 еврогийн үн дотроо 2 өдрийн жошт буудал, за жоштууд нь 5 удаа жошт буудал. За дээрээс нь онгоцны буудлаас тосч явна, онгоцны буудлаар хөргөж өгнө. За мөн дээрээс нь бүтэн сар хэрэглэх шампунь, өвч намдаах энэ бусад одоо витамин зэргийг та бүхэнд олгоно. За Стамбул хотод ус маань амжилттай суулгадаад одоо ингээд өнөөдөр нутаг буцахад бэлэн боллоо. Орой 4 цаг 30 минутаас нисэхдээ Улаанбаатар хотод өглөөний 5 цагт бууж байгаа. Миний ер нь бол эрүүл мэнд хийлгэсэн энэ одоо хагалгаа маань бол маш их амжилттай болсон. За Туркийн хамгийн тэргүүлэх одоо эмнэлэг төр хурж ирж хийлгэсэн. Ийм бол маш их одоо миний хувьд баяр хөөртэй ийм амжилттай хагалгаа болсон. Төөлийнх баяртай гэдгийг та бүхэн хэлье. За үзэгчдээ би та бүхэнтэйгээ Улаанбаатар хотоос эргээд холбогдож байна. За усны шилжүүлэн суулгах хагалгаанд орсны дараагаар өнөөдөр 2 дахь 7 хоног болж байна. 14 хоног өнгөрсөн байна. За энэ хүү хийлгэсэн хагалгаанд миний хувьд сэтгэл тун одоо туйлын өндөр байгаа бөгөөд үнэхээр ур чадвартай хамгийн сүүлийн тоног төхөөрөмжтэй хамгийн ур чадвартай эмч одоо сувилагч нарын баг хамт олноор хийлгэсэн энэ хүүс маань өнөөдөр ингэж ургаж байгаа гэдгийг та бүхэн одоо харж байгаа. 2-7 хоногийн хугацаанд дотор ингээд ус маань ийм сайхан болж байгаа гэдгийг та бүхэн бэлхэн харж байгаа. За энэ бол ямар ч одоо юу гэдгийг монтажын аргаар эвлүүлэг хэлбэрээр хүнийг одоо хуурч байгаа зүйл байхгүй. Үнэхээр үр бүтээлийг үр дүнгийн та бүхэн одоо ингээд миний толгоноос харж болно. За миний хувьд сүүлийн 20 жил өсний уналд их хурцсан бөгөөд ер нь бол сүүлийн 5-6 жил бол баргаж дээрээс бүрэн хацарсан гэж хэлж болно. За үнэхээр энэ бол миний сэтгэл. Миний одоо хүнд хэлдэггүй зовлон гэж байдаг. Тэр зовлон бол яалтчгүй усны хазарт байсан. За миний хувьд бол өөрөө сэтгүүлч хүн годомж талбайгаас их юм одоо мэдээ бэлтгэх юм шаардлага байдаг. Гэтэл одоо малгай өмсөд гарах юм бол нүүр сүйдэрлээд онцгой гардаг. За малгайгаа авчихлаэр халдсан. За нөгөө талаас хэрвээ гадаа салхитай байх юм бол цөөхий төвсөн ингээд хийсээд ямар одоо эвгүй мух харагддаг байсан гэж байна. Энэ бол хамгийн бас миний хувьд тун нэг мэрэгжлийн хувьд бол их их зовлон надад бас тохиодог байлаа. За иймд би энэхүү хагалгаанд орсноор энэхүү ус шилжүүлэн суулгалт хийснээр бол өөртөө 100% итгэлтэй болж чадж байна. Үнэхээр энэ одоо надад бол өөрөөсөө ичж зовх, өөрөөсөө одоо юу гэдгийг өөрийгөө талент харахад урдталд нь би ямар муу хаалцарч хөгшөрч байна гэдэг байсан бол одоо өөрийгөө их залуу юм шиг ийм одоо сэтгэл төрсөн ийм сайхан зүйл боллоо. Тэгэхээр үзэгч та бүхэн ч гэсэн одоо надтай ижилхэн зовлонтой хүмүүс бол зөндөө байгаа. За удахгүй он гарах гэж байна. Шинэ онд шинээр одоо ийм амжилт гаргана, ийм бүтээл хийн, ингэж өөрийгөө одоо илүү төвшөнд гаргана гэж хүмүүс одооноос төлөвлөдөг. За яг над шиг ийм зовлонтой хүн байх юм бол эх ондоо өстэй болно. Сайхан одоо ийм өтгөрсөн ийм ус бий болно гэж бодох юм бол манай энэ нэвтрүүлгийн одоо та бүхний үзэж байгаа энэ хөө нэвтрүүлгийн хамгийн дээдлэлд байгаа сэтгэлд анхаарлаа хандуулаарай. Энэ хөө сэтгэлд тус одоо байгууллагын захим хуудасны хаягийг тавьсан байгаас гадна тус байгууллагын одоо WhatsApp чат линкийг агуулсан тавьсан байгаа. За энэ хүү линкээр орсноор үзэгч та бүхэн 20%-ийг хөнгөлт идэлнэ. 20% бол та бүхэн миний энэ хүү нэвтрүүлгийг үзснээр ингэж 20% хөнгөлтийг авах юм байгаа. За тэгээд тэрхүү чат линкээр оронгууд бэлэн хариулт нь бэлэн одоо та бүхэнд зөвхөн л явуулахад зориулсан бэлэн текст орцсон байгаа. Тэрэн дээр нь бол Яндан Самбуугийн YouTube хуудасаар дамжуулан орж байна. Хөнгөлт идэл гэсэн миний хөнгөлтийн код Бат2 20 гэсэн ийм одоо текст бэлэн байгаа. Тэрхүү текстийг зөвхөн л явуулах тавчийн дарахад болох юм байгаа. За тэгснээр та бүхэн тус байгууллагатай шууд холбогдож цаашдаа бол тус байгууллагаас холбогдсон үнэтэй өөрийнхөө зураг хөрөг халдсан хэсгээ зургийг явуулахад та бүхэнд удахгүй үнэлгээтэй юм хариу ирэх байхаа гэж бодож байна. За энэ үзэгч та бүхэндээ миний одоо энэ хөө бэлтгэн өргөсөн нэвтрүүлэгтэй холбоотой одоо энэ мэдээллийг үзснээр үзэгч та бүхэн 20% хөнгөлт авах ийм сайхан боломж тохиосон гэдгийг дахин хэлье. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Эх хондоо одоо яг над шиг зовлонтой байсан улсууд бол өстэй болж, за өөртөө итгэлтэй болж, илүү их амжилттай, илүү их одоо
урагшсан, тэмүүлсэн, ирээдүг харсан хүн болоосоо гэсэн ийм одоо ерөөлийг өргөн төвшүүлье. Ингээд та бүхэн надтай байсан туйлын их баярлалаа.